Сайн байцгаана уу манайхаа. За би Вальпресо хотоос гараад 180 км газар автобусаар явсаар байгаад Өмнөд Америк ТV-ийн хамгийн өндөр эдийн засагтай Чили улсын Сантьяго хотод ирсэн байна. 1541 онд Испаний эзэнт гүрний эрх баригч түүхэн хүн Пьетро де Валдивиа гэдэг энэхүү хүн Сантьяго хотын нэрийг өгч байжээ. Тухайн үеийн Испаний эзэнт гүрний бодлого бол тухайн бүс нутгийг бол христийн шашинд итгэл үнэмшилтэй болгох явдал байжээ. За нөгөө зам маань хөсөөр байгаад манайхаар бол мөнгөсөн юм гэдэг тийм. Шинэхүү газар аваад ирлээ. За тэгтээ энэ зэнзэл юм зарж юм. Хуучны зүйлс маш их байна. За одоо DVD бол зардсан юм биш шүү. Энд 1000 песо гэж байна. 3500 төгрөг. За годомжинд нэг иймэрхүү ил задгаа байдлаар судалгаа хийх юм байна. Чили улс нь хөгжлийн түүхэндээ олон сорилтуудыг туулсан байдаг. Сальвадор Альяндо нь Чили улсын түүхэн дэх социалист үзэл баримталтай анхны ерөнхийлөгч байв. Түүний засгийн газар нь тухайн үед Чили улсын нийгмийн тэгш байдлыг бий болгох зорилгоор томоохон хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн. Гэвч эдийн засгийн хямрал, гадаад дарамт, дотоодын эсэргүүцэл зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн. Тэдний нэг бол Пиночетийн хаанчлалын үе юм. 1973 оны 9 сарын 11-ний хар дарсан өглөө Чили улсын цэргийн удирдагч улс төрч Аугусто Пиночетээр удирдуулсан Чили улсын цэргийн арим засгийн эрхийг хүчээр булааж авав. Түүний удирдлагад доор Чили улс 17 жилийн турш цэргийн дэглэмээр удирдагдаж олон тооны хүмүүсийн эрх зөрчигдөж улс орон даяар хүнд байдал үүссэн. Пиночетийн засаглал нь маш хатуу байсан бөгөөд улс төрийн эсэргүүцэгчдийг ил болон нууцаар баривчилж хороодог байсан байна. За энэ музей бол 1973 оны Чили улсын улс төрийн эргэлтийн үеэр хилмигсдэд зориулсан музей юм. Албан ёсны судалгаагаар 3000 гаруй хүн алга болж алагдсан гэсэн судалгаа байт юм байна. Энэ музей бол Чили хүмүүсийн хувьд эргэнд орсох бай. Дахин энэ алдаагаа давтахгүй байх дархлаа юм байна гэж би ойлголоо. Бид нар ч гэсэн хүн цаг үеийг туулж байсан хүмүүс Монгол улсын хэмжээнд 30,000 гаруй хүн хилмигдэж байсан. За төөрч явж байгаад төрөлдөө ихчээр ийм сонин газар ирсэн. Алхаад явж байна. Өнөөдөр бүтэн цай өдөр. Тэгээд Годомжинда шууд хаттай ичт юм биш хүмүүс.
За ойлголоо. Энэ газар бол зөвхөн бүтэн сая өдөр гардаг худалдаа юм байна. Маш том энэ хорооллын одоо би яг ойролцоогоор 1 км газар явсан байна. Ингээд ерөөсөө тасралтгүй худалдаа 8 явж байна энд. За энэ газар бол зүгээр нэг зах төдийхөн зүйл бол биш юм байна. Энэ дотор Чил улсын ард иргэдийн амьдрал өрнөдийн байна. 7 хоногт нэг л болдог худалдаа гэж байна. Тэгэхээр бүгдээрээ Сантьяго хотыг илүү дээрээс тодор харахын тулд Сантьяго хотод байрлах манайхаар бол зайсан толгой юм байна. Зайсан толгой руу гарцгаая. Заавал кабел кар ашиглах юм байна. За тэгээ бүгдээрээ кабел караар явах нэ. Brasil. Equipo. Salesianos. Mongolia. За тэгсэн чинь оргил дээр нь католик шашны ариун их Гэгэ Мария байдсан байна. Гараад ирсэн шүү. Хүмүүс сууж байна. За яг энэ харагдаж байгаа бол Андын нуруу байна. Андын нурууг түшиглээд яг хормойд нь Сантьягот байрлалтай юм байна. За камерын дорнд бол үнэхээр багтахааргүй нүсэр том хот байна. За энэ газар бол Чил хүмүүсийн хувьд бол их ариун газар шиг санагдлаа. Чил хүмүүс нас барсан арга гэрийнхээ хүмүүс одоо энд ирж энэ уулан дээр ирж зуул өргөд юм байна. За энэ газар бол зүгээрчдэг газар биш юм байна. Чил хүмүүсийн хувьд их онцгой газар юм байна. Тэгээ Сантьягото дээрээс нь хараад сайхан бурхныхаа дууг сонсоод нэгийг бодож тунгаагаад буудаг газар нь болтой. За өнөөдөр бол Сантьяго хотод бороотой байна. За маш сайхан өглөө эхэлж байна. За би тэгээд нэг газар руу яарад явж байна. Учир нь юу вэ гэхээр өнөөдөр нэгэн гайхалтай хүнтэй уулзна. Энэ бол Ар Монголын алдарт экстремер аялагч ютубер Мөнх Цэлмэг байгаа. За бүгдээрээ Мөнх Цэлмэгтэйг явж уулзнаа. Манайхан за Мөнх Цэлмэгтэйгээ таарсан байна. Чил улсад таарсан байна. Ер нь бол ямар
сэтгэл төрж байна. Ямар хуу газар байна. Гэхдээ яг их тайван гоё хүмүүстэй л газар биш үү? Ер нь их найрсаг тийм хүмүүс юм шиг санагдлаа. Зөв эхний 2 өдрийн байдлаар урчигдрын биш бас ганцаараа гарч тэр буудлынхын эргэн тойрны айгүй бүжигсэн газар байт юм байна. Тэгэж яваад нэг тийм төгөлтөнд хүрчээд байж чинь тэгээд одоо ямар төлөвлөгөө байна аюуланд нь. Гэхдээ нэг төлөвлөгөө алгаа. Би ер нь нэг төлөвлөж ирдэггүй шүү дээ. Тэгээд ирээл гадуур явж байгаа л тэгээд нэг өчшин бол тэгээд салхи хаашаа эргэн тийшээ явна. Тэгээд тийшээ тэгээд явчих. За өнөөдөр салхи хаашаа ирэх нь үү? Бүгдээрээ харж лээ. Яа явцгаая. За тэгээд хаа нэгтэл явчих. Католик сүмийн гадаа байна. Бүгдээрээ католик сүм рүү орж үзцгээе. Сантьягод маш их бороотой байна. За тэгээд бууд руугаа явах гэж байна. За маргааш нөгөөдрөөс бид хоёр Вальпараисо хот руу явахаар боллоо. За тэгээд удахгүй Вальпараисо хотод уулзцаая. За энэ хүнийг дагаад Вальпараисо хотод ирлээ. Ялэгч хүн ийм бэлтгэлтэй явд юм байна шүү дээ. Сатаа, хоттой. Майгийн. Эцтэй юм уу? Hola. Sir, Chilean. За тэгэхээр би Чил улсад ирээд хэдийн 1 сарын өөрийг үзжээ. Энэ хугацаанд Талка, за мөн Вальпараисо, за улсын нийслэл Сантьяго зэрэг хотуудаар аялсан байгаа. За ерөнхийдөө бол Чил улс маш сонирхолтой хотуудтай, үзэсгэлэнтэй байгальтай. За хүн ардынх нь амьдрал маш сонирхолтой, олон өнгө аясаар өрнөдөг ийм газар байна. За энэ дотроос хамгийн гайхалтай сайхан мөч бол Монгол хүнтэйгээ таарсан уулзсан явдал байгаа. Тэгээ мөнх цэлмэгтэйгээ Вальпараисо хотоор 1 өдрийн турш аялаад сайхан найз нөхдөд болсон байгаа. Тэгээ мөнх цэлмэгтэй бас маш их баярлалаа. Цаашдынх нь аялалд нь амжилт хүсье. За тэгээд одоо яах вэ гэхээр бүгдээрээ Аргентин улсдаа тэр дотроо хойд Аргентины газар нутаг Залта болон Үхүй зэрэг газруудаар аялах болно. Энэ бол тис өөр байгальтай, тис өөр оршихуй амьдралтай хүмүүс баа гэдэгт итгэлтэй байна. За тэгээд бүгдээрээ subscribe дараад аялалтайгаа нэгдээрээ удахгүй Үхүй.